тэр одоо нөгөө бэлгийн сулралтай хөвчрөл муудсан гэсэн хүн орж ирсэн байгаа. Тэгэхээр тэр хүний маань хуруу хүмүүсийг хараад за тийм ийм болохоо хэцүү юмстай байна. Айгуул нь төмрийн дутагтай байгаа шүү гэдээ үзэхэд бол одоо нөгөө төмрийн нөөц маань одоо 250-аас дээш 300 хэдэн төр байвал сайн дөнгөж 72 хөрөлбөл төмөр олигтой юм байхгүй. Мах эздэг монголчуудын B12 эрдмийн 800-аас дээш байдаг тийм. Тэгсэн чинь 400 B12 тийм байхгүй. D-витамин юм байхгүй. За тэнгуүтлээ одоо тестостерон даавар маань 40-тэй өнөгч нь ер нь ойролцоогоор 8 дээр байх хэвээр. Дөнгөж 1 дээр ямар тестостерон байхгүй. За дээрс нь тестостерон унтсан байхад илээч ихсэж одоо нөгөө төмсгийг тестостерон өвлөрлөгээд ажилуулах хэрэгтэй. Тэгсэн чинь тархинаас нь одоо команд өгч тэр нэг ажилуулахгүй. За ер нь бол ингээд иймэрхүү байдалд орсон байна. Тэгэхээр хамгийн гол нь одоо тэгэл тамхи татахаар юм байл ордог гэдэг л одоо өчнөө жил ярьж гин тэгээ хүмүүс манаас ойлгодог болох хэрэгтэй байгаа гэдэг. Тамхи татдаг хүмүүсийн одоо тэ хоол усруулах зам дээр асуудал үүсчихдээ юм аа. Тэгээд мах хэдлээ гэхэд махнаасаа хэрэгцээтэй одоо BR2 төмөр өмрөөрөөс авч чаддгүй. Тэгээ BR2 төмрийн дутагдлын асуудал үүртээр үүсгээд идэг. За бас адилхан D-витамин унаад идэг. За дээрэс нь одоо тархинаас нь одоо тестостерон үйлдвэрлэгээд команд өгөхөөлждөг. Өөрөөр хэлбэл тархин маань хүчилтөрөгчийн дутагдал ороод тэгээд ерөөхдөө бол ингэ тестостерон даавар ундаг. Өөрөөр хэлбэл ганц тамхи татснаас болоод хүн дээр ийм олон өвчин үүсэж байна. Тэгээ бүгдээрээ тамхи сайн татцгаая.